Өсвөрийн шатарчдын Аз ТV аврах шалгаруулах тэмцээнийг 4-р сарын 5-наас 15-ны хооронд зохион байгуулах эрхийг Монгол улсад олгосон. Энэ нэр хүндтэй тэмцээнийг зохион байгуулснаар Монгол улсаа дэлхийн 180 гаруй оронд сурталчлах, мөн манай өсвөрийн шатарчдыг өргөнөөр оролцуулах боломжийг нээж өгч байна. Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнийг Апо компани дэмжин ажиллаж байна. За Монгол улсад энэхүү тэмцээн зохион байгуулж байгаагийн бас нэг давуу тал нь юу вэ нөхөр гадаад оронд болж байгаа тэмцээнд бол бид нэг 5 хөвгтөл оруулах тухайн тэнд байх зардлыг бол гадны улс тухайн орон хариуцдаг. Бусад хөвгтүүд маань очиод оролцох гэхээр тээврийн зардал, байр буудал гээд 10 хоног болдог учраас бол асар их зардал гардаг. Олон сайхан хөвгтүүд зэрэг ингээд өсөөд гарцсан амжилт гаргаж байгаа ч гэсэн оролцох тэмцээнд оролцоход хүндрэлтэй байдаг. Энийг даван туулахад их үр дүнгээ өгсөн. Тухайлбал манай Аз ТV аврах шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн нээлттэй хийж байна. Дэлхийн шатрын холбоо болон Азийн шатрын холбоо Монгол улсын өсвөрийн шатарчдын амжилтыг өмнөж сүүлийн үед гарч байгаа амжилтуудыг дүгнэж Монгол анх удаа Аз ТV аврах шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. За энэ тэмцээнийг маань үндэсний үйлдвэрүүдээс Апо компани маань дэмжиж хамтран ажиллаж оюуны манлай болсон шилдэг хүүхдүүдийг ивэнд итгэж байна. Дэлхийн шатрын хөгжлийн түвшинд улам ойртож төв дэлхийн тавцанд улс эх орныхоо нэрийг өндөрт өргөх их үйлсэд Апо компани хувь нэмрээ оруулсаар ирсэн. Апо компани хүний хөгжлийг дэмжих зорилтод бүлэгд чиглэсэн үйл ажиллагааг түлхүү дэмжин ажилладаг. Энэ ч үүднээсээ төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран иргэдэд танин мэдхийн сургалт болон хүний хөгжлийн чиглэлээр судалгаанд суурилсан шат дараалсан үйл ажиллагааг цаашдаа зохион байгуулахаар ажиллаж байна.